Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье. За, оюуны төв сургуулийн төв нийгэм газар зүйн иргэний ёсон боловсролын багш Баян Тунгалаг хариуцсан цаахарын нэгдлийн ажлаараа 2025-аас 26 оны хичээлийн жилийн 1-р хаст хийсэн ажлын товч тайланг эхлэхэд бэлэн болжээ. За, 2025-аас 26 оны хичээлийн жилд манай сургууль дээр 2 цаахарын нэгдэл биш 3 цаахарын нэгдэл ажиллаж байна. За түүний нэг нь миний харилцаж байгаа цаахарын нэгдлийн ажил байнамаа. За манай цаахарын нэгдэлд үндсэндээ 7 багш миний бие оролцоод хамрагддаг. За 7 багш маань мэдээж мэрэгжлийн хувьд өөр. За Монголын багш Чамд Чулуун, математикийн багш Ариун Цэцэг, хим биологийн багш Хишиг Жаргал, зураг технологийн багш, дизайн технологийн багш Бямс Сүрэн, мэдээлэл технологийн багш Аз Баяр, багангийн багш Өнөр Зул. За миний бие ингээд 7 багшийн бүрэлдэхүүнтэй заахарын нэгдлийн ажлыг 14 хоногт нэг удаа сард 2 удаа зохион байгуулж байна. За бид бол секцийн ажлаа үндсэндээ секцийн ажил гэдэг бол заахарын нэгдэл секцийн ажил гэдэг бол багш бидний ажлын байран дээр хөгжих, суралцах, за туршлагаа хуваалцах орчин гэж төлөвлөөд ажиллаж байна. Мэдээж энд мэрэгжлийн хувьд янз бүрийн ажилласан жил туршлага дадлагын хувьд бас олон янз мэдээж сүүлийн үеийн орчин үеийн техник технологийн мэдлэгийн хувьд бас төвшний хувьд ялгаатай ийм багш нар учраас бие биенээсээ бид нар суралцах, заах, туслах ийм ажлууд өргөн хийгддэг. Дээрэс нь заахарын нэгдлийн ажил бол ерөөсөө сургалтыг яаж үр дүнтэй зохион байгуулах вэ? Тийм ээ, сургалтын ямар дэвшилтэд арга технологиг ямар хичээл дээр хэрэглэвэл зохимжтой вэ? Тэр заасан хэрэгэлсэн туршлагаасаа багш нар ярих, тэгээд хамтарч зохион байгуулах ийм асуудал дээр заахарын нэгдлийн гол ажлыг чиглүүлэн ажиллаж байна. За бид заахарын нэгдлийн ажлыг нийтдээ энэ хас жилийн байдлаар 7 удаа зохион байгуулсан байна. За мэдээж заахарын нэгдлийн ажлаа бол тодорхой хичээлийн жилийн эхэнд сургуулийн дагаж мөрдөх календаржилсан төлөвлөгөөтэй уялдуулаад заахарын нэгдлийн ажлын төлөвлөгөөгөө гаргасан байгаа. За мэдээж бидний хийгдэж байгаа ажил бол гаргасан хөтлөөр төлөвлөгөөний дагуу тэр цаг тухайд нь зохион байгуулагддаг. За эндээс бид голлон зохион байгуулсан манай нэг секцийн багш нар хамтаараа сурагчдынхаа дунд зохион байгуулсан ийм ажлуудаасаа энд тавьсан байна. За эндээс дурдах юм бол бид 10 сарын 1 хоногт багш нарын баярын арга хэмжээг халхангийн сурагчтайгаа хамтраад зохион байгуулсан байдیں۔ За эндээ бол мэдээж багш нартаа өглөө орж ирэхдээ халуун кофе цай өгөх, багш нарын баярын мэндчилгээ дэвшүүлэх, баярын захидал бичих. За тэгээд халхангийн сурагчдаараа сурагчийн нэг өдөр сурагчид багш нараа оруулж хичээлийг тодорхой хөтлөөр төлгөөг бэлтгэсний дагуу тодорхой цагууд дээр заах ийм ажлууд багш нарын баярын арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан. За энэ бол хүүхдүүдийн хувьд маш сонирхолтой. Жилд бараг 2 удаа ч ингэж хийвэл болохгүй юу гэдэг ийм санал хүсэлтийг хүртэл хүүхдүүдээс гарч ирсэн дуртай, сонирхолтой. Багш болж байгаа хүүхэд нь залгаж байгаа хүүхэд нь бас маш сонирхолтой ийм хэлбэрийн ажил байсан. Үр дүнгээ өгсөн ажил гэж харж байгаа. За дараагийн дугаарт нь бас сургуулийн захиргаанаас сургуулийн менежерийн чиглүүлсэний дагуу заахарын нэгдлийн ахлагч бол багш бүрийнхээ хөтлөөр төлөвлөгөөний бүтэц зохион байгуулалттай танилцж бас өөрийн хэмжээндээ тодорхой хэмжээгээр зөвлөх, харилцан ярилцах ийм ажлыг хийсэн. Ингэснээрээ багш бүрийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөө бол цаг тухайдаа бэлэлтээ тооцсон, үр дүнгээ тооцсон, ямар сэдв орхигдсон байна, энэ бүгдийг тооцсон ийм ажил болсон. Энэ бол сургалтын маш чухал ажил байлаа.
За мөн дараагийн нэг бидний зохион байгуулсан ажил бол тоод бол толгой сэргэнэ анги нийт 1-ээс 12 дугаар ангийнхаа сурагчдын дунд математикийн багш Ариун Цэцгийн гаргасан хөтлөөр төлөвлөгөө бусад багш нарын хамтарсан үйл ажиллагааны үр дүнд энэ ажил маш сонирхолтойгоор бүтэн 14 хоногийн турш математикаар амьсгалсан ийм өдрүүд байлаа. За энэ тухайлбал сургуулийн шатрын авраг шалгаруулах, дамны авраг шалгаруулах, хэн хамгийн хурдан бодох вэ? Тэгээ математикийн шинжлэх ухаан амьдралд яаж хэрэгждэг юм бэ? Гэсэн ийм олон хэлбэрүүдийн ажил энд хамрагдсан. За энэ бол тухайн бүрэн ажлаа тухайн бүрэн ажлаа зохион байгуулснаар тайлангаа коридортой байрлуулад сурагчид танилцаад ингээд үр дүн харагдсан. За энэний дараагийн ажил бол Монгол бахархлын өдөр гэдэг орон даяар зохион байгуулагддаг. Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Өглийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг бид монголоороо бахархсан, эзэн Чингис хаанаараа бахархсан ийм өдөр байлгах үүднээс мөн хөтлөөр төлөвлөгөөний дагуу ангиуд сурагчид Чингис хааны холбогдлолтой мэдээ, материал, зураг тууц гаргах. За мөн нэмэлт материалуудыг багш нар нь өгөх, холбогдлолтой хичээл заах ийм ажлуудыг зохион байгуулсан байдаг. За энэтэй зэрэгцээд манай уламжил болсон бас нэг ажил бол их хэл их түүх гэдэг. Их хэл буюу босоо монгол үчгийг бахархал, уламжлал. За энэтэй холбогдоод их хэлтэйгээ их түүх хэрхэн яаж холбогддог вэ? За энэ ажил бол цаг хугацааны хувьд их зохиолч Нацаг доржийн мэндэлсэн өдөртөө авсан учраас Нацаг доржийг хэн сайн мэдэх вэ? Нацаг доржийн шүлгийг хэн сайн унших вэ гэх юм уу, тийм ээ? Ийм олон хэлбэрийн ажлуудыг сурагчдын дунд зохиосон, сурагчдад таалагдсан, нийцсэн, тэдний танин мэдэх үйл ажиллагааг хөгжүүлсэн ийм ажил байлаа. За мөн залуу багш нарын дунд заах арга ур чадварын уралдааныг бас 2 үндсэн үе шаттайгаар зохион байгуулсан, амжилттайгаар зохион байгуулагдсан залуу багш нар маань хичээлийг маш сонирхолтой хэлбэрээр бэлтгэл сайтай бас өндөр түвшинд зааж явуулсанд нь залуу багш нартай талархал илэрхийлье гэж бодож байна. За мөн бас бидний нэгдэл секцээрээ хамтарч хийсэн бас нэг ажил бол манай сургуулийн өвөрмөц хамгийн сургуулийн нэр нүр болсон сото хөтөлбөрийн загварыг Монгол стандартын багш нар тэр загвараар даалгаврыг хэрхэн яаж боловсруулж болох вэ гэдэг арга зүйг ярилцсан. За тодорхой эхний энгийн ийм бас даалгавруудыг боловсруулсан. Энэ бас үр дүнгээ өгсөн ажиллаа гэж ингэж харж байгаа. Цаашдаа энийг илүү өргөжүүлж сото хөтөлбөрийг Монгол хөрсөн дээр яагаад буулгаж болохгүй юм бэ гэдэг энэ санал явж байгаа. За бидний дараагийн бас нэг хийсэн ажил бол хичээлийг интеграцчлан зохион байгуулах тал дээр нэлээд ярилцсан. Интеграцчлан гэдэг маань шинжлэх ухаануудын уялдаа холбоог гаргах, тийм ээ, хичээл хоорондын холбоог гаргах. Ингэснээр нэг сэдвийг олон хичээл дээр хамтар зохион байгуулснаар сурагчдад очих мэдээлэл, тийм ээ, маш нухацтайгаар, улс ууртайгаар хизээч мартагдахааргүй үлдэх ийм сайн талууд ажиглагдсан гэж ингэж үзэж байгаа. Тэгээ ер нь эндээс харахад бол секцийн ажил, багш нарын захиргааны нэгдлийн ажил гэдэг бол багш бид заахаргаа, ур чадвараа сайжруулах, хүүхдэд ямар тулгамдсан асуудал байгаа вэ? Бид энийг яаж шийдэх вэ гэдгээ хамтаараа шийдэх ийм нэг сайхан цаг байдаг. За энд багш бид сургалтын ажлаа, хичээл хоорондын дүгнэлт гарч байгаа эндээс холбоо, хичээл хоорондын болон сэдв хоорондын залгамж холбоог гаргахыг мөн амьдралд хэрэглэхийг ихээхэн анхаарч ажилдаг гэдгийг илэрхийлэх нэг жишээг би энд хэлмээр байгаа юм. За энэ юу юм гэхээр зэрэг математик бидний амьдрал сэдвээр тоодвол лоо сэргэн ажлын хүрээнд математик бидний амьдрал гэсэн сэдвээр сурагчдын бичсэн эссе. Маш олон сурагчид маш сонирхолтой байдлаар бичсэн. За тэр эссег уншаад миний хувьд төрсэн сэтгэл юу юм бэ гэхээр сурагчид эсseгээ мэдээж математикийн шинжлэх ухааны талаар сурагч бичгтээ
одоо тэр математикийн шинжлэх ухааныг одоо магтах, сайшаах, өөрт хэрэгтэйгээ илэрхийлэхдээ яаж найруулах вэ? Яаж цэвэргэж вэ? гэдэг энэ одоо мэдлэг чадварыг мэдээж монгол хэлний хичээлээр олж авсан мэдлэг дээрээ тулгуурлаж байгаа юм. За мөн одоо тэр олж авсан мэдлэгээ хэрхэн хооронд нь харьцуулах юм бэ? Дүгнэлт нь юу юм бэ? Эндээс ямар дүгнэлт гарах вэ гэдэг мэдлэг чадварыг бол мэдээж хүүхэд бусад байгаль нийгмийн ухааны хичээлээр олж авсан мэдлэгээ ашигласан байгаа юм. Тэгэхээр эндээс би юу хэлэх гэж байна вэ зэрэг хичээл хоорондын холбоо, хүүхдүүд стандартын мэдлэгээр олж авсан одоо мэдлэг чадвараа хэрэглээ болгож байгаагийн илэрхийллээ. Үр дүн юм аа гэж ингэж харж байгаа юм. Тэгэхээр цаашд одоо бид бол хүүхдийн хүсэл тэмүүллийг харгалзах тэхийн тулд одоо мэдлэг чадвараа илүү сайн байлгахын үүднээс хүүхдүүдийнхээ хэрэгцээ, сонирхол, авьяас нэг дэмжих, заавалмаар одоо олимпиад уралдаан тэмцээнд олноор нь бэлтгэл сайттай оролцуулах явдал хамгийн чухал юм аа гэж ингэж дүгнж байна. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.